21-ний 16-аг 10-ын баталгаа руу шилжүүлье. 21-ний 16 гэдэг нь 16-аг 21-т хуваана гэсэн үг юм. Гэхдээ 16-аг 21-т хувааж үзье. 21 нь 16-аас их учраас энэ нь 1-ээс бага тоо гарна. 16-аг 21-т хуваацгаая. 1-ээс бага тоо гарахт учраас энд таслалаас хойш тэгүүд нэмье. Ингээд хувааж эхлэе. 21 нь 16-ад тэг удаа багтана. 160-ыг 20 хуваана. 20 нь 160-д 8 удаа багтана. За тэгэхээр 7-оор авъя. 7, 1-ийн 7, 7, 2-ийн 14 игээд хасна. Үлдэгдэл нь 21-ээс бага байх ёстой. Хэрэв бид энд их тоо авсан бол энд их тоо гарна. Үүнийг 21-ээр үржвэл 160-д ойр бөгөөд түүнээс хэтрэхгүй тоо гарна. Хасаад 13 гарч байна. 13 нь 21-ээс бага тул үлдэгдэл болно. Би үүнийг цээжээр хассан. Эндээс нэгийг зээлвэл энд 10 болно. Харин энд 5 үлдэнэ. 10-аас 7-г хасаад 3, 5-аас 4-ийг хасаад 1. 1-ээс 1-ийг хасаад тэг. Одоо доош нь 1 тэг болгоё. 130-ыг 21-т хуваана. 6-гаар өгвөл яах вэ? 6-г үржих нь 21 тэнцүү 126 болох юм байна. Энд 6 гэж чинь 6-1-ийн 6, 6-г үржих нь 2 тэнцүү 12. Тэгээд хасна. Дахиад нэгийг зээлнэ. Энд 10 болно. 10-аас хасах нь 6 тэнцүү 4, 2-оос хасах нь 2 тэнцүү тэг. 1-ээс хасах нь 1 тэнцүү тэг. 1 тэг доош болгоно. 40-ыг 21-т хуваана. Бараг 2 удаа багтчих болов? Үгүй юм байна. 1 удаа багтах юм байна. 1-ийг үржих нь 21 тэнцүү 21. Хасъя. Энэ 10, энэ 3 болно. 10-аас хасах нь 1 тэнцүү 9, 3-аас хасах нь 2 тэнцүү 1. Бид 1000-ны орноор таймлах гэж байгаа учраас энэ орныг авна. Хэрэв энэ 5-аас их юм бол ихсгэн, харин энэ нь 5-аас бага бол багасгана. 1 тэг доош болгоно. 190-ыг 21-т хуваана. 9 удаа багтах юм байна. 9-ийг үржих нь 1 тэнцүү 9, 9-ийг үржих нь 2 тэнцүү 18. 190-ээс 180-ыг асвал 1. За ингээд гих мэтчлэн цаашаа үргэлжлэнэ. Бид гэхдээ таслалаас хойш 2 орноор авахд л хангалттай. Энэ тоон 5-аас их байгаа учраас 3 дахь цифрыг нь 1-ээр ихсгэнэ. Ингээд таслалаас хойш 2 орноор наривчилбал тэг 100-ны 76 болж байна.